За энэ дахианы буглага бол маш амархан тэгээ хамгийн амттай нь болно. Нэгэ шарж хурахгүй шууд баг зэрэг усан тэгээл чанчна. Нэг 2 чимэг давс хийгээд хөл дүү гэсэнгээс хамаарат нэг 15-20 минут буцалгаад чанаад болгочноо. Тэрнийхээ дараа шүүж авч бэлдэнэ. Бусалж байгаа хоорондоо соусаа найруулна. Дээрх бичсэн орцын дагуу бүх соуснуудаа найруулж бэлдэнэ. Орцуудаас нь за энэ хүнсний арх байхгүй бол алгасаж болно. Бусд орцууд нь бүгдээрээ байх шаардлагатай. Орцуудаа бүгдийг хийгээд дээрээс нь 3 халбаг ус хийгээд сайтар утгана. Шүүж авсан дахиагаа хариулын тавгандаа хийгээд дээрээс нь соусаа хийгээд ингээд буцалгаад соусаа ширэгтэл буцалгаад бэлэн болчих. Соус маань өөрөө нэлээд чихэрлэг соус учраас дахиагаа хуурж явахдаа нэлээд анзаарч хутгаж соуснд нь буцалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол маш хурдан ширгээд өтгөрөөд түлэгдэх эрсдэлтэй байдаг. За буцалгаад ирэхээр ингээд соус нь өтгөрөөд ширэгчнэ. Ингээд буглага маань бэлэн болчихно. Шарсан төмстэй будаатай ингээд дангаар нь нийтвэл бас гоё амттай болдог. Буглага ер нь хилэндээ олон ширхэгтэй ирдэг болохоор юм шээр хоолнд маш тохиромжтой санагддаг.